За сайн байцгаана уу? Алтан газар рестораны бэлтгэл цэгтэй орж танилццгаая. За Алтан газар рестораны бэлтгэл цэг маань. За одоо та бүхэн ийшээ явж хэдүүлээ. Бэлэн болсон болон махны ангилалт хэрхэн явагдаж байгааг за харцгаая. За бэлэн болсон бүтээгдэхүүн маань энд ингээд сайхан гараад ирсэн байна. За үхэр хонь дахиа болон утас чансан, энгийн чансан тийм бүтээгдэхүүнүүд нь гарч байгаа. За энд бол ингээд махаа ангилж гоё цэвэрлэж, шулж тэгээд тиймхүү процессыг явагдаж байна. За энд бас үхрийн гоё маань байна. За одоо цэвэрлэн, ангилна, альс булчирхаагаа бид нэр цэвэрлж аваад за энд үхрийн хавирга маань байна. За энийг бол одоо чаналтанд бэлэн болгоод цэвэрлэхэд бэлэн болсон байна. За решнл маань уураар шарж, живэнж болгодог байгаа. За болгосон гуяа бид нэр утлаханд хийнэ. За энэ утлах маань нэг 40 минут гуяа шарж утаж утсан гуй маань бэлэн болно. За бэлтгэж цэвэрлсэн махаа бид нэр махны температурыг доторх температурыг маань хас 18 хүртэл түргэн өлтөвчөнд хөлтөдөг байгаа. За хөлтөснийхаа дараа бид нар хэрчиж ангилах дараагийн бүтээгдэхүүн рүү шилжнэ. За буудсны хан хөлтөөгчийг танилцуулъя. За буудсанд маань 4 төрлийн буудс байна. За сайхан хоньны буудс байна. Үхрийн буудс, баниш. За гихтэрээр бид нар түргэн хөлтөөгч маань хатаахгүй болон агарын чигшлийг маш хурдан хөлтөдөг байгаа. За тийм учраас бид нар түргэн хөлтөөгчөнд хурдан хөлдөөнө. За бууцны маань ажиллагаа явагдаж байна. За бууцаа бол бид нар гурилын сайхан машинаар илдэж яг нэгэн хэвийн зузаа нэмгэн тэрийг тааруулдаг байгаа. За гараар татсан махта энд одоо хоньны бууц маань явагдаж байна. За сайхан тийшээ өрлөө тэгүн утаа түргэн хөлтөгчөндөө хийж хөлдөдөг байгаа. За дараагийн процесс нь вакуумдж савлаад ресторан руу түгээдэг байгаа. За гурилаа хоёулаа сайхан одоо хайрлалт болон хийгээр дарж энд бэлэн болгоно. За манай бэлэн болсон бүтээгдэхүүнтэй та бүхэн танилцах байна. Дэлгэмэл, хоньны хавирга, үхрийн хавирга. За ингээд эднэр маань чансан махан бүтээгдэхүүн болчихж байгаамаа. За дараагийнх нь хоньны хаа. За хоньны хаагаа бид нар бас яг адилхан чансан бүтээгдэхүүн болгож хэрэглэж байгаа. За энэ маань дараагийн бүтээгдэхүүн маань гуй. Утас шарсан гуй. Утлахандаа бид нар 8 цаг тэрнээс баг болон утас шарж бэлэн болгож байгаа.